Энэ бол иргэн хүний эрүүл мэндийг хамгаална гэдэг нь хоёр талтай асуудал. За нэг тал нь бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэг. За нөгөө тал нь бол эмнэлгийн тусламж үйлчлэг. За нэг үйлдэлт бид сүүлийн олон жилийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг одоо орхигдуул зөвхөн өвчсөн хойно иргэдийн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэх энэ одоо асуудал дээр асар их одоо цаг хугацаа хөрөнгө хүч зарж ирсэн байна. За бусад орнуудын туршлагыг харахаар ер нь нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчлэгэнд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн ихэнх нь одоо хөрөнгө санхүүгийн дийлэгчсэн энэ шатандаа хувирдаг. Гэтэл манайх бол үндсэндээ хөрөнгө санхүүгийн нэг 20 орчим хувийг л зөвхөн нийгмийн эрүүл анхан шатны тусламж үйлчлэгэд үзүүлж. Энэ бол олон улсын хөгжлийн жишийн одоо бас эсрэг 3 удаа хамааралтад яваад байна. Тэгэхээр энэ жил бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухайд хууль одоо анх дахьчдын хуультай бас энэ хууль 4 сарнаас ирж ирдэг гэж байгаа. Ер нь үнийг өвчлөхөөс нь өмнө одоо урьдчилан сэргийлэх энэ одоо бас арга хэмжээ авах нь одоо их чухал бол байна. За нөгөө талаас ер нь иргэн хүний эрүүл мэндийн асуудал чинь 50-60% тухайн иргэний өөрийнх нь амьдралын хэв маяг дадал зурцаас шалтгаалдаг гэсэн юм олон улсын эрдэмтдийн судалгаа эдэр байна. Тийм учраас бол аль болохоор өвчлөхөөс нь өмнө нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тусламж үйлчлэг үзүүлдэг одоо байх, зөв амьдралын хэв маягтай одоо байх, зөв дадал зурцтай одоо байх гэдэг энэ удаа асуудал үнэхээр одоо их одоо чухал байна. Энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн өрөөнд иргэдийнхээ эрт илрүүл урс нэгдэл хүслийг хамруулдаг бол байх. За аливаа өвчний талаарх одоо тандалт сэргийлтийн одоо судалгааг одоо бас хийдэг бид нар байх. За нийгмийн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гээд асар их одоо бас ажил одоо хийх юм шаардлагатай байна. Ер нь энэ судалгаас харахаар өвчний болоод нас алтын шалтгааны чинь бараг 77% нь халдварт бус одоо өвчнөөс шалтгаалаад байна гэдэг чинь. Тэгэхээр энэ бол аль болохоор одоо нэг сэргийлж одоо урьдчилан сэргийлж одоо арга хэмжээ авч одоо болох өөрийнх нь санаачлаг гас одоо нэлийн одоо шалтгаалх юм одоо асуудал бол байна. Тийм учраас бол иргэдийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бас зөв одоо ойлголт өгөх, зөв одоо амьдралын хэв маягтай болох, зөв дадал зурцтай болох төвчл хүрээд бид нар энэ жилийн 2024 оны эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэндийг дэмжих одоо жил одоо болгон зарлаж байна. Энэ хүрээндээ бид нар иргэдийн эрт илрүүлэлт одоо үзэгт өргөн хамруулах, за дээр нь ер нь иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гэдэг одоо асар их ажил. Ер нь үндсэн хуулийн чинь иргэн хүний эрүүл мэндийн хамгаалах иргэн хүний одоо журам дүүр мөн гэсэн үндсүүлийн одоо заалтс энийг төрж ярьдаггүй, эмнэлгийн байгууллагч ярьдаггүй, эмчч ярьдаггүй. Таны эрүүл мэндийг эмнэлгийн байгууллага хариуцна гэж одоо бид олон зуун одоо жил одоо яа. Тэгэхээр энэ хандлагыг ч гэсэн одоо өөрчлөхөд энэ одоо ажил нэлийн эерэг одоо нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Цаашдаа бүжиг удаг соёлын арга хэмжээ олон нийтийн эрүүл зан үйлд уриалах үзүүлбэрүүд ариг тамхины хор усгийг тариулах туршид үзүүлбэрүүд эрүүл зан үйлийг эргүүлж эрүүл спортын албаны уриалах зэрэг үйл ажиллагаанууд багтаж байгаа юм аа. Тэгээд өнөөдөр бас та бүхэн маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Хоёр дахь хүмүүсээ бас дуудаарай гэж бас та бүхэнд уриалмаар байна. Одоо нэг шалтгаан байгаа. За баярлалаа. За ингээд бүгд хамтдаа дараагийн үйл ажиллагаанд бүгдээрээ мэдэж авсан. Ер нь бол хүний эрүүл мэндийн байгууллагын ерөнхий асамблей 1993 оноос хойш жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг дэлхийн улсын өдөр болгон зарлан төвлөж тодорхой хүрээнд доор уламжлуулган тэмдэглэж шийдвэрийг гаргасан байдаг. Энэ жилийн хувьд ус ба их тайван хүрээнд доор эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн эцсийн төв, усны газар, хот суурны ус хангамж, ариун түвшний татварын ашиглалт үйлчилгээг зохицуулахаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм аа. Бус эрүүл гэсэн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд амлсан усны менежмент, эрүүл байна гэдэг юу болдог усны чанар хүлэмжийн асуудалд хүүхэд өсвөр насныхны анхаарлыг хандуулах оролцоо нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 68 138-ыг 34 сургуулийн сургалтын дунд ард зүйн зохион бичлэгийг ил заншилт ирүүлэх уралдааны амжилттай зохион байгуулсан юм аа. Ингээд өөрөөр бид 96% нь ямарваа нийтдээ 300 гаруй хүүхэд оролцсноос ямар сурчилмаар бас сэргийлж чадах 70-80% шагналыг хүртэж байгаа гэдгийг яг одоо бүгд тайзнаа авчирчулан шагналыг гардуулахад бэлэн болсон байна. Ингээд зүрх судасны үйл ажиллагаа эрүүл мэндийн сайд чин зорилтыг болж байна. Монгол эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн боломж байхад бид нар ингээд хүн Монгол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс суурин төлөөлөгч нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Сокоро Скаланти таныг урьж байна. Монгол эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Баяр бол таныг урьж байна. Монгол нийгмийн эрүүл мэндийн улсны төвийн Заграл өнөр сайхан таныг урьж байна. Хот суурны ус хангамж ариутгах татварын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хэрэгжигчийн газрын энэ жил бол манай эрүүл мэндийн яам засгийн газраас болол нөгөө энэ жилдээ эрүүл мэндийн
мэндийн одоо жил болгож байгаа. За тэгээд ард иргэдтэй эрүүл мэндийн яам бол одоо эрүүл мэндийн одоо байгууллагууд энэ жилдээ эрүүл зүйндээ гэсэн урайндор одоо хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд бол манай төвд бол нэлээдгүй олон ажлыг төлөвлөн зохион байгуулж байна. За нийт одоо ажилчдынхаа хэмжээнд бид нар одоо хэвийн жиндээ очих уралдаан мөн одоо ард иргэдтэй эрүүл илүүдэлжин одоо ямар сөрөг нөлөөтэй эрүүл мэндэд нь яавал одоо та жингээ одоо хэвийн барих вэ гэдэг зөвлөгөөнүүдийг өгч байна. Үүний хүрээнд одоо нөгөө хоолтын зөвлөгөө мөн одоо жирэмсэн ээжүүд ихэвчлэн жирэмслээд одоо ойролцоогоор 8-аас 12 кг нэмэгдэх байдаг болоод одоо жирэмсэлсэн учраас хөдөлгөөнөө хориод хоолоо нэмэгдүүлээд ингээд ээжүүд илүүдэлжинтэй болсны улмаас жирэмсэл төрөлтийн хүндрэлүүд одоо тохиолддог. За сүүлийн үед бол хүүхдүүдийн бас нэг тархалтаас ихссэн байгаа. За энэ нь болохоор бас хоолттой холбоотой. Тэгэхээр одоо хүүхдүүд маань одоо хүүхэд насндаа тархалт ихсгэлээр ер нь бол тэгээд хооллолт одоо юу хүүхэд насндаа тархалт нь ихсээр дагаад өвчлөлт нь нэмэгддэг. За тэгээд энэхүү арга хэмжээнд манай төв одоо ингэж оролцож байна. За энэ дээр болоод ирж байгаа ард иргэдтэй нярайн одоо арчилгаа мөн одоо түүхний үеийн дутуу өвчтөд одоо яаж сэргийлэх вэ? За тэн дээр одоо жирэмслээс яаж одоо сэргийлэх вэ гэдэг тий. За энэ дээр бол нөө жирэмслээ сэргийлэх арга хэрэгслүүд тэгээд энэ талд бол нөө нэг одоо манай монголчууд хамгийн эрэхтэй хоолны зөвлөгөөнүүд жирэмсэн ээж ямар хоол идэх вэ? Хүүхэд наснд нь яг юуг хөдөлгөө бид нар өгөх ёстой? Насных нь одоо онцлогоор ингэж зөвлөгөө өгч байна. Тэгэхээр энэ гоё боломжийг ашиглаад ард иргэд минь одоо сайн зөвлөгөө аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын хувьд болохоор яг энэ цар тахлаас хойш бас эрүүл мэндийн асуудлыг яг хүн төвтэй байдлаар иргэнд ойртуулах тал дээр маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гүнээ сайшааж талархаж байгаа. Тэгэхээр энэ цар тахлаас улбаалан нийгэм эдийн засагт маш их тийм том нөлөө үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэ цаг үед ч гэсэндээ энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн салбарыг бэхжүүлэх, ялангуяа урьдчилан сэргийлэх иргэдийн энэ эрүүл амьдрах хэв маягийг дэмжих нь өөрөө маш их олон өвчнөөс сэргийлж шаардлагатай байна гэдгийг бас ковидын үеэр жисэндээ нотлогдсон. Тэгэхээр яг энэ нотлогдсон сургалтын дээр үндэслээд Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Ямаасрынгийн мөнгө туяа Баян зүрх дүүргийн явган алхалтын холбооны тэргүүн ястаа цаг үеэ олсон маш сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд ялангуяа ахмадууд бид нэр одоо энэ ясны сэргэжлээ үзүүлж байна. Тэгээ бас даралтаа үзүүлж байна, сахараа үзүүлж байна. Энэ үл ястаа байх ястаа манай зөв арга хэмжээ болсон. Энд маш их баярлж байна. За энэ аягийн өрнүүлснээрээ бид нар явган алхалтанд нэгдэж байгаа. Тэгээ ер нь энэ эрүүл мэндийн боловсрол аягүй дутагдж байсан бол энэ аян өрнүүлснээрээ эрүүл мэндэд цаг гаргаж ууланд алхаж дугуйж ийхэн жигтэй бүгд спортлог ийм сайхан болж ялангуяа энэ ковидоос хойш явуулж байгаа маш том арга хэмжээ байна. Энэ аяг дэмжиж байна. Цаашдаа бас монголчуудынхаа эрүүл мэндэд бас ийм сайхан аян өрнүүлж байгаасаа гэж хүсэж байна. За эргэн хүн бодвол ер нь одоо банк одоо тэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад өөрийгөө одоо өвчин тусахаас өмнө одоо өөрийгөө үзүүлж харуулж урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг бодоод би ойлгож авлаа. Энэтэй холбоотой та мэдээлэл авахаар зөвж болно. Монголын явган алхалтын холбоо төрийн бас байгууллага байна. Тэрээд орж байгаа. Хаагур яаж асах? За бидний хувьд бол
Ямар ч гэхээр өөрөө алхдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахаас Тэстиг хийж байгаа шүү. Нийгмийн эрүүл мэндийн юунаас асууж байна. шагналыг авдаг ийм учиртай байгаа. Сар болгон манайх болж байгаа. холбоотой явдаг. Бүх үйл ажиллагаанд бид нар хамтран Яг одоо Хятад руу яваад одоо яг одоо 60 шахан хүмүүс одоо хятадаас орж байгаа. Сайн байцгаана уу? Ingilizcэн оюутан төтгөн нараа сайн байцгаана уу? Нэг мөндөд зочдоо. За та бүдэх өдрийн амгалан айлцад мэдчилж байна. Монгол Улс За баярлалаа. Цаанууд өрсөлдөөн хамтдаа эрүүл мэндийн байгууллагын Монгол улс төсөл манай улсуудын өндөр хүчтэй орнуудын хөгжлийн жишгийн одоо энэ оны 4-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. За ер нь бол иргэний эрүүл мэндийн хийж байна. Эрүүл мэндийн сайд чин зэрэгтэй хамт бас нийгмийн эрүүл мэндийн дэмжих чиглэлийг for his leadership. Сэмон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал өнөр зөвлөлтөөс өндрийн хэмжлийг дахин хүсэг ирүүлцгээе. За тэгээд дараагийн Улсын 37 дугаар сургуулийн 10-ийн Г-ийн сурагч